Амьдрал хөөж нутгаас гараад 20 гаруй жил өнгөрчтэй. Хүний төрж өссөн нутаг ус гэдэг нас нэмхийн хэрээр улам бүр сэтгэл тодорч зүүдэнд ирдэг юм байна. Тугал хариулж гүйсэн тоодгорхон хүүхэд насыг минь толтондоо шингээж хадгалсан цэцэг нор. Цэнгэлтэйхэн залуу насны минь цэвэр арвин дурсамжийг эрг хөвөөндөө эгнэгт мөнхөлсөн цэцэг нор. За би 1966 оноос 1970 онд Эрдэнэ сумын 4-р анги төгсөөд Чандманд очиод 3 сар сууж байгаад буцаад Эрдэнэд очисон чинь манай аав тэмээ авцсан байсан. Тэгээ тэмээ малмаа санагдаа. Тэгээ аавтайгаа тэмээ марлаж ирсэн. 2 жил тэмээ марлажгаад баригад дэвж манай аав хийгээд тэмээгээ буцаага өгсөн. Тэгээ баригад дээр байж чи самбуу гэдэг нэг өгсөн. Тунгалаг тамир гэдэг ном хацаад уншиж байсан. Тэр номыг авч уншаад тэрнээс хойш би номонд их сонирхолтой болсон. Тэгээ янз янзын ном одоо сэргээ салгадж ирчихлээ. Янз янзын зохиолууд их авч уншиж байсан. Тэрнээс болсон яасан мэдэхгүй. Мен дээрээ би Монсулда манай чигээ байжсэн чи гів гэдгийг шүлэг өчмөр санагдаа. Тэгээ шүлэг дээр дэжихэд юм аа. Тэгээ шүлэгнүүд бичээл ингээд яагаад вэ? Хүмүүнд уншуулаа болж гэн үхтэй зэрэг болж байгаа юм байна. Овоо гайгүй болж байгаа юм байна гэдэг. Тэгээд өсөн. Тэгжээснээс гів гэдг би аав ээжийнхээ тухай нэг дуу хийчихье гэж бодоод. Тэгээ ёстой шүү гэдэг дуу хийгээд. Би ер нь Монсул дээрээс харуулж сууж байгаа. Тэгээд ер нь юм энэ бичиж болоод байх юм байна гэж бодоод тэгэл өгсчүүлийн нэг дадууд нь тэмээнд цуг явж явахтайгаа зөв ярьжсэн хууч ярианууд миний санаанд тод байсан учраас би тэднээсээ бүгдийг сайхан энэ номонд оруулж утсан. Миний хоёр дүү тэрнийг үзчихээд ах энэ ном болох юм байна гэж надад хэлээд ном хийж өгсөн. Ах нь их баяртай байна. Бага анги төгсчөөд ном бичээд ном хүлээж авчаа нэг өний юм болов баг зүүлж байгаа шиг санагдсан. За өөх энэ номыг үчээ минь Эрдэнэ хотод мөндөг болсон. За баярлалаа. За найзах одоо ном бичиж гаргасан нь одоо баяр хүргэе. Цаашдын уран бүтээлчд гэсэн өндөр амжилт хүсье. За номын цагаан байн ажил төлөв болтугай. Ухааны талаа номоос ихтэй гэдгийг ухааны өндөр номыг бүтээсэн Самбаттай баяря. Тэгээд ухаан бол их ном бүтээж яваарай гэсэн юм. Анхийнхаа найзууд яруудыг харж байгаа сайхан хүсээрээ номын баярт амжилт. За хани минь одоо ном бүтээх үйлс нь маш том хувь нэмэр оруулсан мөөгөдөө маш их баярлалаа. Миний дүү мөөгийн маань редакторж өгсөн байгаа шүү. Тэгээ манай энэ номын бэлтгэн баярт минь хүрэлцэн ирсэн бүх найзуудаа баярлалаа. Тугал хариулж гүйсэн тоодгорхон хүүхэд насыг минь толтондоо шингээж хадгалсан цэцэг нор. Цэнгэлтэйхэн залуу насны минь
цэвэр арвин дурсамжийг эрэг хөвөндөө эгнэгт мөнхөлсөн цэцэг нуур. цэцэг нуурын хөвөндөө тогдож надж өсдөө одгийн усаар сэлбэгсэн хэлбэртэй нуурна төрсөн нутга хараад Ойнээс хойш олон их тохиол найрглал бичиж байгаарай. Ингээд номын цагаан буюу бэлтгэх болтгой гэж одоо найрлаа. За найзад орон нутгийн өндөр эмчилсэн. Гоё ном гарсан байна баярлалаа. Баярлалаа. Ирүүл каптаг сайтай мөхөх үү? Намын цагаан буюу явах болтгой. Энэ үгээр үзүүлж яваарай гэж үгүй яа. Тэгээ хадуу мобитэй суугаад намаа бичиж яваарай гэж яа. Тэгээ Бичиж байгаарэ. ирүүлэх болтгой. түмэн однороо жаргая Цантаа хороодоо цал бууж байсан чи тоглох бидний найзууд мань цог гимэрэн бэлгэрээрээ ар шамдрын хитэн амдуудаа ахан дүүшиг найз нарын минь асралт сайхан хорвоо минь алтан суганда ивэгээрээ Бороотой хуртай дэлхийдээ бүжигт наадад цэнгдэг буянтай хитэн буур найз минь бурхан тэнгэр өршөөгөөрэй. Сууд нэрсэн шиг үнтэй сэтгэл нэгтэй найзууд минь сасан гэсэн санаа нийлэн амьдарцгаая.